Дорнот аймгийн хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн багш Болдын Болор Чимэг миний би тус цэцэрлэгтээ 11 дахь жилдээ ажиллаж байна. Ажлах хугацаанд бэлтгэл бүхий 3 удаа төгсгөж 2024-өөс 2025 оны хичээлийн жилд багийн Б бүлгийг ахлан авч ажиллаж байна. Болор Чимэг багш ажиллах хугацаанд бэлтгэл бүлгийг 3 удаа төгсгөж 2024-өөс 2025 оны хичээлийн жилд бага Б бүлгийн багшаар ажиллаж байна. Аймгийн боловсрол шинжилгээ ухааны газраас зохион байгуулсан боловсрол дахь ёс зүйн асуудал илтгэлийн уралдаанд эцэг эхтэй хамтран ажиллах гэрээг үйл ажиллагаанд тусгах боломж сэдвээр оролцсон багаараа тусгаар эзлэн шилдэг 100 илтгэл номонд шалгарчээ. Цэцэрлэгтээ шагаан багц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2023 онд Монгол Улсын оюуны өмчийн патентыг 10 жилийн эрхээр эзэмшин ажиллаж байна. Мөн хөгжимт хөдөлгөөний хүүхдүүдийн насны онцлог тохирсон арга зүгээр туршин хэрэгжүүлж, хүүхдийн бие биелдэр, сэтгэл хөдлөл, нийгмийн харилцаа болон бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх, хөгжим бүжиг хөдөлгөөнийг хослуулан хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллаж байна. Мөн 2 дугаар цэцэрлэгийн улаан загалмай хорооны анхан шатны байгууллагыг хариуцаж, чиглүүлэгч багшаар 4 дахь жилдээ ажиллаж байгаа юм а. 2020 онд Хилийн цэргийн Тэг 132 дугаар ангийн алба хаагчдын 25 хүүхдийг хүлээн авч хэлчин бүлэг байгуулан 5 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд хэлчин аав ээжийнхээ ажил мэргэжлээр бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулжээ. Монгол Улсын зах зэрэгтээ Болор Чимэг багшийн хичээлийн хөтөлбөрөөс онцлбол хүүхэд бүрийн ялгаатай байдал суралцах хүслийг дэмжих, өдөр тутмын сургалт үйл ажиллагаанд хөдөлгөөнд видео, шинэлэг технологи буюу AR виртуалыг сургалтад нэвтрүүлээд байгаа юм а. Түүнчлэн аймгийн цагдаагийн тасгаас жил бүр зохион явуулдаг ногоон гэрэл цагаан шугам уралдаанд 2021 онд Дид байр, 2024 онд Тэргүүн байр, ногоон гэрэл видео контентын уралдаанд Тэргүүн байр, 2022 онд хүүхдэд ээлтэй анги хамт олон уран жиргээ 2023, 2024 онд 2-3 дугаар байр, Экшигт аялгау найралдууны тэмцээнд 2023 он, 2024 онд 2 дугаар байр, Тэргүүн байр, 2024 онд оны Тэргүүний ангиар шалгарч байжээ. Хүүхдийн сурах үйл явцын онцлог ялгаатай байдал тулгуурлан 6 чиглэлээр 1467 сургалтын хэрэглэгдэхүүнийг хийж, цэгээр наадын Монцери арга зүг сургалтад хэвшүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн багш нь хүүхдийн бага насны хүүхдийн чөлөөг анхны багш байдаг учраас би энэ мэргэжлээрээ бахархаж ажилладаг.